Шагнал авсан туул их баяртай байгаа. Тэр тусмаа өөрийн хичээл зааж байсан багш Чимэдийг. Хүүхэд залуугийн завсар байх үед маш залуухан багш Чимэд орж над захиргааны хэрэгцүү хичээл зааж байсан. Мартахын аргагүй 1967-68 он. Шагнал авсан хамтын бүтээл маань миний өөрийн шавьтайгаа хамтарсан. Одоо миний удирдлага, дэгмээ эрхлэгч. Бид одоо бие биенээ нөхөж ингэж хамтарч үргэлж ажилладаг. За нэгдүгээрт миний бодож явдаг зүйл юу гэхлээр зэрэг хууль хэрэглээний, эрүүгийн хууль хэрэглээний, эрүүгийн процессын шинжлэх ухаанд практикт ёс суртахууны асуудлыг чухалчлах хэрэгтэй юм шүү. Одоо манай том эрдэмтэн наран гэрэл маань сүүлийн үед бичээд байна ёс суртахууны асуудлыг. Тэгэхдээ ёс суртахуун гэдэг бол дэлхийн хөгжлийн нийтлэг чиг хандлагатай уялдаатай юм. Түүнийг бол анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт эрүүгийн ер нь одоо эрх зүйн тийм юу байдаг л дээ. Тогтолцоо байдаг. Далайн яг газрын гэсэн. Бид одоо холимог системийн тогтолцоотой гэж ингэж үзээд байдаг. Тэгж болохгүй санагддаг надад. Хольж хутгасан бай таарахгүй. Аль нэгэнд нь суурилна. Бид их газрын суурилна. Тэгэхдээ түүнд далайн чамдын эрх зүйн зохицуулалтаас авт тусгах юм зөндөө байгаа. Тийм учраас одоо магадгүй бүр өнгөц сарсан хүнд өөр систем тогтолцоо бүрэлдэхүүн юм шиг ойлгогдож болно. Тийм учраас бид залуучуудад сургадаг зүйл нь сурах юу ахуу да санал хэлдэг зүйл маань юу гэхлээр зэрэг ерөөсөө аль болохоор урагшилсан манай нийгэм, манай улсад хэрэгтэй, манай нийгмийн харилцааг зохицуулж чадах чадвар бүхий ийм хэм хэмжээнүүдийг олж тусгах, тогтон хуулбарлах биш, уялдуулах, ухаантай болгох, Монголын хүчинд уламжлалаа сайтар баримтлах. Монгол ухаан гэж мундаг ухаан байна шүү дээ. Түүнд тулгуурлах, ингэж хөгжүүлэх юм бол хэнд дийлдэхгүй амьдралтай хүчрэх тийм эрх зүйтэй болно гэж бодож явдаг.